Шүдийн Эмнэлэг радио 88.1 хөтөлбөрөөр дээр сугаат оруулан сонсож буй эрхэм сонсогч үзэгч таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн 17 цаг 15 минутаас радиогийн 3 дугаар студиэс хөгжөлтөө хөнгөн байцааг сураатаагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч үзэгч танд шууд хүрдэг. Өнөөдөр 2023 оны 3 дугаар сарын 3-ны баасан гарагийн яна нэвтрүүлэг энхүү эхэлж байна. Студид хөтлөгч Гэрлээ 8 хаш мөгийн найруулагчаар Обинор ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дахин давтагдагчгүй Ичиками гэмтэлтэй усны цогц брэнд хамтран ажиллаж байна. За мөн бүх зүйл зохицол өөрийн зохицлыг бүтээ Pro Plus Bulgar тараг хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань эрчүүд яагаад эхнэрээсээ айдаг вэ гэдэг сэдвээр ярилцсан. За, эрчүүд яагаад эхнэрээсээ айгаад байд юм бэ? Буруу юм хийдэг болохоор айгаад байд юм уу? Эсвэл эхнэрүүд нь аймар болохоор айгаад байд юм уу? Мөнх бата. Хин эхнэрээсээ айгаад байна. Бид нар тийм аймар юм уу? Хин айгаад байна. Одоо нэг юм бол нэг тэгдэг болсон байгаа юм чи. Айгаад их байхгүй шүү дээ. Та яагаад цалингаа өөрөө авч болдгоо юм бэ? Тэр чинь айцтай хамаагүй л дээ. Тэр чинь залхууралтай холбоотой байна. Тийм үү? Тийм. Тэрнээс биш эхнэрээс айх юм байхгүй шүү дээ. Юунаас айх вэ? Шага та яагаад тийшээ явахаар ингээд би энд явж ин тэнд явж ин одоо ингэчнийг цаг болгон тайлгнаад байт юм бэ? Би одоох ирэн шүү. Аштайхан байж байгаарай. Тэгэд байгаа байхгүй юу? Тэрээс юрлээд сууж байгаарай. Одоох ирэн шүү. Тий, айсан дэвш. Эсэндээ биш үү? Биш тий. Барыг айлгаад байгаа юм байна. Тий. Хоол хийж байгаарай. Яагаад гэвэл өдөр болгон ингээд хамт байдаг мөртлөө яагаад өдөрт 5-6 удаа ярьдээ. Юу хаана би энд байгаа шүү. Амьд байгаа шүү. Эсвэл хаашаас нэг амар хартай юм бэ? Тий. Эсвэл угаасаа л гүлгэл болж байгаа. Хав гэл тэгэл Та яагаад 30 хэдэн жил амьдарч чад одоо болтол өөрийнхөө дураар хүссэн газар руугаа явж чаддаггүй. Чаддаг шүү дээ. Дагуулад явчихдаг шүү дээ. Ганцаараа яагаад явж чаддаггүй. Цүнхэр хүн байхгүй. Тийм. Үгүй ер нь бодоод тахад энэ эхнэрээс айна гэж юу гэсэн үг юм? Харин тий одоо юу яриа. Жохон хөөргөд ингээ нэг тийм худлаа маатарсан чи харин нөтөч инээрээ итгэх юм шүү дээ. Энэ навч цэг нэр хөөргө итгээд байгаа юм шүү дээ тий. Чамаас айдаг шоргоолцож байхгүй. Гэтэ яс үзүүл угаас эрэгтэй хүмүүс барна л та. Яс үзүүл тэгэл чамтай яс зодтолтоод байж эрэгтэй гэж юм бэ? Яа яс үзүүл барна л та. Гүү арайч тэгж эрэгтэй хүнтэй тэгж яс зодтохгүй шүү дээ чинь. Чи эрэгтэй хүн ганц цохоод авчдаг шиг. Намайг чи нөхрийгөө айлгадаг гэж боддгоо. Нөхөр чи яваас айдаг болов? Одоо яаж хэн бүхний дараа айдаг гэж хэлээ. Би нөхрөөс айдаг гэж бодлоо битэл яриа. Би нөхрөөс айдгүй л дээ. Гэтэ надаас имэдэг гэж боддөө ш. Тийм би хэлдэг. Эхнэр надаас битээ ай гэж. Аза. Тий дандаа тэгдэж шүү дээ. Тэ зүгээр баруулаад яваад идэв юм уу? Тий. Чи одоо яг тэгвэл яг яагаад нөхрийгөө өөрөөсөө имээдэг гэж бодож байгаа? Би юу? Тэгж бодог. Би угаасаа байнга аашилт юм чинь. Тэгээ чингээж тэгээрээ ингээрээ гэх. Тий. Одоо цаагуур ингээ би базаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр манай нөхөр яагаад надаа ингээд одоо энэ чи бас базалтчаас биш л дээ. Хой баас. Цаагуура баз. Гэ базалт яриад биш заа. Базалтыг чинь би хэлж өгөө. Үгүй хаага базалт чинь орондоо байдаг байхгүй юу? Яах гэдэг ингээд наад чи базалт байхгүй юу? Окей, хатууштай хаа. Наад чи харин ч нөхрийгөө өөрөөсөө түлхэж чинь. Тэр чи цааш зүгээр важинагаар бацдаг. Важинагаар бацчих. Зааж бүргээд важинагаар бацдаг гэж. Цаашаа байна. Чи гой чи гоё суралта. Важинагаар бацлаа биш дээ. Йоо, нэрнээс яг юу яриад байгаа чи ойлгохгүй. Ой, яна би ойлгосон зөв боёо. Яна би ойлгосон. Нэм бол зүгээр важинагаар бац. Эхлээд важина гэдэг нь юу юм? Эхлээд аашаа.
Нөөцгийг нэг загнаж бацах гэж үзээд тэгээ бацдаггүй болгоод чавайг вэжина. Чавайг вэжина. Юу юм бэ нэрнгэсээ. Ороснаа. Чи тэгтээ нөөцгийг засуу. чи ойлгоод байна шүү дээ. Яг юу гэж айтах хэлээ гэдэггүй юм. Их л муухай юм гэж бод. Хэдэн жилийн өмнө бүр ингээд эмгтээчүүд тэгрэнгээрээ бацах ёстой гэж үг модонд ороод исэн шүү дээ. Нөгөө нэг будаа агшаагчиг нөгөө аппарат гарах үеэр үү? Тийм ээ. Тийм шүү дээ. Тэрийг яриад байгаа юм уу? Тий. Бас юу юм будаа. Будаа шатаг шатаг. Будаа яриад байгаа юм ээ. Ога. Үш гэрлээ вэжина. Гэрлээ бол бацгүй бүр чавайг будаа. Шатаг багт. Будаа шатаг. Яа. Тэгээд бүгд ямар хилдгээр яриад байгааг нь би одоо ойлгохгүй үнэхээр та ягаад тэр аппаратын дээр та хөлсөд туслаад суугаа эцтэй. Тийм ээ. Тэгээд тэр аппарат чинь Тэгтээ тийш будаа биш ээ. Будаа биш байсан шүү. Өөр юм агчаад гэдэг чи тийм. Одоо хараа бүр ингэж номд зүг бүр ингэ хилцтэй. Эхлээд ингэж өглөөл ингэж нөхөр нь үгэнд нь орохгүй шууд гараа ингэж болоо. Гараа атгал чав вэжинад шүү гэж. Тэгж тавшаад тийчтэй. Тэг. Вэжинадаа сурцсан бах те одоо. Тийм зовтой. Сурцсан багтай ч гэж. надаа энэчнээс бүр мега бүр дотоод сүлжээгээр тайлбарыг явуулж штэ. Транслейшн хийж явуулж штэ. За баярлалаа мэдөө. Юу гэж чи уншаад өгдөө. Авдондоо уншаад өгдөө. Чистэн. Тий ингээл эмхтэн хүн зүгээр ингээд тий гараа атгаал вэжинад шүү гэвэл айн штэ яа. Хөөе гэтээ за болоо хэлээ. Тийм юмараа бацдаг гэдэг юм бол би амар бацсан штэ. Юу бүр нэмээ цаашаа бацна. Чи тэг дүлгээд айч штэ тэр бүр цаашид. Чамайг бас буруу хэлээд ингээд давхар бичиж байна. Албаар тэгж хэлээд Харин албаарч байгаа маань харин тий ойлгочлаа. Апарт чаа юм. Тэр чи тэгээ зүг хэлээ. Эфирээ зүг хэлээ сууж байгаа. Чимигаас амар тий. Тэгж зүгээр нэснэ гээд хэлээд өгөөч гинэ. Та тэгээд хэлээд өгөөч. Тий зөвөр мегмуцгээ чи өөрөө вэжинад суух. Тэгээ одоо ингэ дараа тэр жоохон эрэгтэйчүүд ингэ гараа зангуул алан шүгсүү штэ. Тэгээ эмэгтэйчүүд ингэвэл вэжинад гэсэн үг. Тийм та. Тий зүгээр ингэтэл тэгэл Тийм бадалтаас бол ямар ч эрэгтэй хүн зүгээр гүлэг болно. Угаасаа дуртай базуулна штэ. Оо яалаа гэж. Яагаад? Ёстой. Пенис моо игээд яваач. Гүйл гаршаа. Сүүлийн өдрөнд төвсөрсөн шиг. Юу гэсэн үг юм бэ? ашигхан гэрүүч аймаар боловсон. Ингээд тэр нэмэх 18 яг надад латин хэлээ. Наач. Ихнэр нь вэжин. Тэр пенисма. Би одоо айдаад байгаа. Тэгээд боловсролтой үстэй тэр амар. Энэ 40-50 тэгж ингээд дандаа боловсролтой амар. Йоо. Хүмүүсээ ичүүд шууд тэгэл яачих болоо. Ингээд бол пенисма. Мохой мод боловсролоор дээрх гэлээ. Хүмүүс ганц нэг латин үг ойлгож. Зандаа бүр сандарсан юм бас юу гэдэг зохиолч нэг гэсэндээ за битгий тайлбарлаарай please. Наач тайлбарлах гэдэг амзахтаа сууч. Одоо нэр эмгтээчүүд тэгэл ойлгочих цаа. Тий. Нөхөрлөөгөө ингээ зүгээр гараа занг. Гэхдээ алан шүү гэж зангахгүй илүү гоё юм гоё. Жохон эротик зангахтай ингэж. Тий, ирчүүд ч гэсэн бас тэгээд вэжина. Нас зүгэл бүр сурц нөхрөө ерөөсөө ингээ өвөнд орох бол вэжина гэж болоо. Вэжинад болох уу гэдэг. Ой ихтэй. Хүн задах чаа. Вэжинад болох уу аа? Тэгэхээр юу гэж чинь. Энд чинь хэлэхэд ерөөсөө гоё хамаагүй те. Үгүй гоё. Тэр халуухан эмхтэй хэллэгээр хэлнэ шүү дээ одоо. Оо, тэгэж юу бас уу. Оо. Чи өстой. Вэжина байгаа чи хэлж байгаа. Юу гэсэн үг? Яаж
зүгээр юу ч битгий хийл заа юу. Зүгээр л Бажи татхаа байгаа мó? За Улаанбаатар хотод 17 цаг 25-нд болсон нэвтрүүлгийн хамтран арилгагчаар гэмтэлтэй усны цогц брэнд дахин автоточгүй Ичиками хамтран арилгаж байгаа. За одоо энэ нөгөө савлгаан шинжлэгдээд бид нар өмнө дандаа ярьдаг байсан чинь нөгөө нэг одоо өс шулуутгагч гэдэг тий. Одоо тэрний савлгаан жишээл бид шампунь ангижруулагч нь ийм болсон юм. Ингэж харуулах юм бол харагдана. Гоё цэцэгтэй болсон тий. Гэтэ яг өнгө нь бол хэвээр. Ямар гоё юм. Ингэж онгойлгож өндөртөж болох юм уу? Энэ болохгүй аа. Чи болохгүй гэсэн. Чи үгүй хийн завдгүй юм уу? Бас үуч байхгүй шүү дээ. Тэс маа. Чи тэгж хэлдэггүй маа. Иргэтэй. Чиний чи уучина. Чи яра энэ гоё юугаар Ичикамигаар үсээ угаагаал тэгэл уул горны хаалга онголоо тэр усан туслуудаа бүжиглүүлээл уучина. За мөгийн хашаах хоёр болохоор зэрэг яг нэг төрлийн нөгөө тоотогийн мөгийн усны гоё нэртэй юм аа. Усны уураа шампунь хоёрыг барьсан хашаах ангижруулагч нь барьсан суугаад байгаа шүү. Одоо яг говчин нэрлэлээ тагтаа. Ангижруулагч нь үнэрлээ сууж байна. За одоо миний гарт болохоор яг бүр хамгийн шин төрөл буюу Миний хэрэгжилж байгаа гэсэн. тий одоо өмнө нь болохоор нөгөө нэг үсийг хөвсөлгөгч гэдэг байсан. Тэр нь одоо бүр болцсон гинэ. Тэрний оронд харин будагтай усныхгээ бүр шин төрөл гараад ирсэн. Тэгээ энэний өнгө нь айгүй гой танихад амархан нэг юм 8 ногоон өнгөтэй. Тий. Юу ногоо над чи саарл шүү. Үгүй хаа саарл хинээсээ бас яг одоо энэ цэцэг мэцэгнүүд нь одоо энэ Яг хүүхдүүдтэй би одоо ингэж маа. Энэ юу тоорыг ардлын байж гинэ гэдэг шүү дээ. одоо нааднаас гар мөр. Одоо гаргаад Ингэ тоор хасан чи ингэ. Бүр одоо арагшаа орсон юм чи. Заавраад араа. яана. Тажина. Шинэ үүсгэж штэ. Гэтэ нөгөө нэг одоо би чинь эхлээд нөгөө үсээ ингээд соролж байгаа тэгээ будцсан маа штэ тий. Тэгээ тэр хэмжээгээр үс ер нь бол нэлээд гимтдэг. Тэгээ яг энэ будагтай үсний энэ шампунь ангижруулагч гурван гуруулан энэ хосоор нэргэлж байгаа. Тэгээд ямар ч байсан миний үс ингээд нөгөө будагтай тэгээ супратсан тэгээ сортой үс гэхэд амар гоё ингээд бүр ширхгээрээ салж ялээ. Үнэхээр гимтэлтэй үсний цогц брэнд шүү. За юмс та болохгүй бол бүр ороод үнэрлээд үзээрэй. Үнэрвэл үнэхээр гоё. Үнэхээр Яасан ч гоё нэртэй. Энэ сая дахиад задлаад өмнөлцсөн нөгөөдг нь болж байгаа юм уу? Ямар хашаах ямар ариу шүрүүх юм бэ? Ашхын өмнөөс ингээд пенис монголтэй. Одоо ингэдэг гинэ. Үсээ будуултаад одоо цайралт майралт ингээ хийлгээ гимтсэн үс вэ штэ тий. 6 сараас 1 жилийн хугацаа ингэж одоо ирүүлчихэд шаарддаг гинэ. Тэгэхээр энэ хугацаанд уг нь өдөр тутмын одоо сайн арчилгаа буюу яг тохирсон одоо нөгөө шампуна хэрэглээд тэгээд тижээлийн тосоод үрхээд тэгээд ангижруулагчаа ингээд хэрэглээд байх нь өдөр тутмын тэр арчилгаа айгуу чухал гэж шүү. Тий. Тэгжиж ус өөрөө айгуу гоо өдөр тутамдаа намирсан байна гэж. За тэгээд Би уцын нэлж ирж хэлдэг үү? үгүй хэлүүлээ штэ хаа. За зөв арчилгааг нь хэлж өгье. Би түрүү өмнө ч гэсэн хэлжсэн. Шампунаар угаалаа, тийм үү? За тэгээд дараа нь тижээлийн тосоо түрхэнэ, дараа нь хамгийн сүүлд нь ангижруулагч үү зэ. Окей. Энийг бити мартаараа. За уцын хэлгүү. Хэлгүү. За. За. Юу 75 33 99 66. 75 33 99 66. За мөн 80 88 38 95 гэсэн утсан. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар гэмтэлтэй усны цогц брэнд дахин автоточгүй Ичиками хамтран ажиллаж байна. Баярлалаа. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Замын цагдаа эхнэр хоёрын аль нэгэнтэй нь хэрэлт гэвэл аль нь арай үлзийтэй вэ? Аад нь замын цагдаа, Бэд нь эхнэр. Өнөөдөр манай нэвтрүүлгийн сэдв эрчүүд яагаад эхнэрээсээ айдаг вэ гэж ярилцлаа. Би бол эрчүүдийг замын цагдаатай хэрэлдэн гэж бодож байна. Гэтэ их нэртэйгээ хэрэлдсэн дээр дууг нь. Замын цагдаатай хэрэлдэн. Тий, их нэртэйгээ хэрэлд. Гэтэ ер нь ингэж штэ их нэртэйгээ хэрэлж байгаа бол их нэрээ үнсэл болохгүй. Гэтэ их нэр тавьширч чинь тий. Замын цагдаа гэсэн нэг үлзээд тэгээд бодож штэ. Замын цагдаа үүсч болохгүй. Чи өсөөлөл тавьширч тийм үү те? За. Арил хурдээ тий. Хөөе та нар туршаад үзээрэй. Би цаашаа жоох вэж намааж явахгүй юу?
Йоо. Үнсэлтээс л эхлэн штэ. Яа. За дараагийн асуулт руу орлоо. Эхнэрээсээ айдгүй нөхөр хоёр дөрөв хоёул айдгүй гэсэн штэ. Сайн нөхрөө шийдчихсэн нөхрөө. Шийдсэн нөхөр. Сайн нөхөр байхгүй. Ой. Сайн нөхөр байхаар шийдсэн нөхөр байхгүй юу? За. Ер нь сайн нөхөр болно гэж шийдсэн. Тий. Олон насны зөрүүтэй байхаар эхнэрээсээ айх нь багасх уу? Багсгүлгүй яах вэ? Би одоо тийм 18 та охинтой суучулаад юу гэдэг 18 та хүүхдтэй сайгаад байгаа. Та чи залуу Бүр яах юм хэлж Бүр яах юм шүү. Бүр хизээ язааны юм шиг. Тий. Аха, алдчихгүй дээ гэж бүр шээс чин гочих юм шүү. Харин чи хит залууч. Та бүр 6 залгадаг гэсэн бол 12 залгах шүү дээ. Бүр ажид авч яваа заяа. Тий. чигээд камерч болоод орноос урахгүй шүү. Тэгэл камерыг асаагаад яваад өгч. Орноос босгүй юу? Тэгээд орноос авсаад 0-аар дөрөв. Тэгээд зүрхээ савлаа. Яа суудаа яа тийм. Тэгээд ой тэгээд энийг важида чайчвар гэж зүгээр. Бүр шээс нь гочих юм шиг шүү дээ, тий? Би тэгвэл шууд би исламын шишинд шууд орно. Эхнэрээч исламын шишинд оруулаад өөрөө ч исламын шишинд ороод. Тий. Тэгээд нүрийн ингээд дагдаад авчихсан. Йоо, хий дураараа юм ярьж таашаа. Йоо, мөнхд бол дангаас руу гэдэг хүн замын цагдаа гихнэртэйгээ хэрэлдүүлнэ гинэ. Цээгийн мөөгийн ах бол эхнэр цагдаа хоёртой хоёулантаа нь хэрэлдэх байх уу? Бэжи гэж байгаа. Тийм бас хажуугаар явж байгаа нохожоо гэж шүү дээ. Энэ ч авьяас юм шүү. Авьяас. Гэхдээ тэгээд энэ продюсер гэдэг ингэ сууж байгаа чинь зүгээр хүн хийхгүй заа ёо. 18 хүнтэй хэрэлдэж бас. Тийм бас л. Бүгдээрнтэй өөрсдийг нь хэлээр хэрэлдэж шүү. Мига хурлын протокол бичсэн суужсэн нөгөө утсан дээрээ бичээд авсан. Тэрийгээ цаасан дээр буулгаж байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүшээ ман ингээд нөгөө бичингээ зүгээр л ингээд ярьж байгаа штэ. Хүүшээ манайхаа энэ мөөгийн ахын дуунаас нь илүү гардаг дуудаа манад байдгүй юм байна штэ. Тэр гурлын бүх хүн ярьж байгаа штэ тий. Тэгээ утас нь бол дунд яг энэ дунд байгаа. Мөөгийн бүтээр тийм зогсож байгаа штэ. Тэгэхэд мөөгийн дууг давж гарах хүн байхгүй наха. Яаж болох вэ те? Та бид гурав бол зүгээр л чипуха. Бүгд байгуулгаараа дуугийн давж гарах. Тэгээд хүн чи амьдралаа бодох юм биш. Тий. Хоолд зөхийн савдаг гэж бодох юм те. Прогосо давж дуурайд яах вэ? Тийм шүү. Ямар хэрэгтэй юм чи. Тий, ажилгүй л болно. Йоо. Бурхан мөөгээд харамгаа авьяас харилжээ л гэж мөөг яах. Энэ авьяас ах тий нэрээ. Дорж готов бацаахан гэдэг хүн. Орой мэнд эхнэрийнхээ юмыг буюу гоо сайхны хайрцгийг мартаад хотоос 100 гаруй километр яваад буцаад явж байлаа гинэ. Тийм үү. Би бас нэг юу яажсэн штэ. Урхан дээр бууж кофе авахтаа уцаа цэнэглүүлж орхиод мартаад тэгээд баруун хараа орж явахдаа санаад буцаж явж авчирч байсан штэ. Астас болоос. Тиймэрхүү юм дээр бол эмгтээчүүд өстө жинкнээс юу айлхахтаа өөрсдөө жинкнээс хөөрхөн гүлэг болдог штэ. Яваад аваад яана гэх гуугаал. Гуугаал гинэ. Яваад ирээд хүү. Мөгийн үлцээ гэдэг хүн. Нэг өдөр манай хүн намайг эрт ирээрээ гэлээ яаж ан гэсэн чинь хоёулаа сөөх орё. Чамаар тэднүүсийг загнуулмаар байна гэж юу гинэ. Нөхөр юм уу? Энэ хүмүүс араа юу яагаад вэ? Тэр бидний яриг ерөөс ойлгохгүй байгаа гинэ. Харин тийм ээ. Тий. Бүр зарим нь гуглдсан гин, зарим нь асуусан. Яага важина гэж юу яриад байгаа? Яагаад байгаа юм бэ л гэдэг. Тэгээ яана ойлгохгүй үзээд байна. Бид нэр сууг тархаа болчихо тэгээд. Тэгээ гэрлээ хувь чатаар нөгөө ингээд тайлбарлаад бичээд өгөөч. Тайлбарлахгүй бол яах гэж ярьсан анханасаа гэдэг байгаа байхгүй юу? Оо бүр бухимдаа тийш тий. Би яага ойлгоч юу? Чи важина гэдэг л байна. Чи угаасаа Чи важина ч. хот игдүүдэд царай гаргаад амар төгсөрсөн ш цаагаараа. Ясараа хот идэгтэй ядги. Энд зүгээр төрмөл. Би ингээд төрцөө. Важинат нь гэж бити хэлээрээ заяа. Зүгээр шууд ингээ гараа хатгаал ингээл болоо. За. Тий. Чи важинатаа сурцсан юм гэдэг чи нэр шал ондоо штэ. Тийм үү? Тий. Шал ондоо. Тий, шал. Харагдах байдлаасаа юу? Начиг ингээл мэдхгүй царайлаа сууж яадаг. Юу гэлөө. Йоо. За дараагийн асуулт руу орлоо шүү.
Насан туршдаа айх уу тодорхой хугацааны дараа айх нь багасах уу гинэ. Манай хаашаа бол насаараа л айж байгаа шүү дээ. За. Ямар ихнэр авснасаа л болно. Залуу ихнэр авах юм уу? Хөөрхөн ихнэр авах юм уу? Ааштай ихнэр авах юм уу? Тий, важинагараа амар ихнэр авах юм уу? Важинагараа муу ихнэр авах юм уу? Ер нь янз бүр. Йоо. Ааштай ихнэр авчих юм бол бүр тоохоо болчих юм шүү те. Уралж илээ тэгэл. Тийм шүү. Тийм. Ааштай ихнэр авбал айх ухаа гэж загнуулаад тахаж хэцүү шүү дээ. Чи хаммам бүр зүчир штэ. үзэлцээд гэж бодож шавшиг. Чи тэгдэг бахтай. Бүр түчрэх юм шүү. Манай ихнэр нүдтэй хэрэлдэг шүү дээ. Таныг угаасаа барахгүй. Юус надад хэрэлдэг шүү дээ. За л. За юу. Би ч гэсэн нүгрөө бардаггүй шүү. За гэдэг. Гэтэ хүүхнүүд ямар тохиолдолд тэгдэг гэж яг үнэхээр өөрийнх нь буруу үед л тэгдэг шүү дээ. За гэдэг аахгүй. Нөөцсөг түл зайлал айгүйх буруу юм хэлээ. За эхнэрүүд өглөх эсвэл дууга ураах хоёрын аль нь амар вэ гинэ? Дууга ураах гэсэн. Өглөө байж хахад бараг илүү 50 гэсэн шүү. Тэ? Тийм баху. Дууга ураач хаар чи харин ч хэцүү үгэлжсэн дээр юм шүү. Ер нь харин тийм. Дууга ураач хаар бүр ингээд яасан юм бол хийсэн юм бол гоо бүр төсөөлөд идэг гэсэн тий. Тийм шүү дээ. Гоё шүү дээ. Амар шүү дээ. Чивч юм. Юу л жоохон хэцүү болчих тий. Важинагаар айлхаа болж тий. Бустаар ингээд гоё ингээл чимэг оргоод харин ч гоё шүү дээ. Яа, манай нэг өдөр ингээд дуугаа болохгүй юу? Өдөр дуугаа болохгүй юу? Тэгэд ингээд хоёулаа орондоо ороод би бас аргашаараа дуугаа идсэн. Жоо байж та маа ингээд үсгэлээд авсан. Айвар үсгэлээд шүү дээ. Орондоо Тэсэж байгаа нэг хэлсэн байна шүү дээ. Хүрээж байгаа. Уг өөрөө дуугаа идсэн шүү дээ. Тэгээд би дуугаа аргашаараа идсэн шүү дээ. Маа гэж. За Улаанбаатар хотод 17 цаг 37 минут бас нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулсны дараа санал асуулгын дунд танилцуулах учраас санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ProPlus гэдэг нөгөө балгаар одоо нөгөө хөрөнгөөр хийсэн Монголд үйлдвэрлэж байгаа апудари хийж байгаа шүү дээ тий. Хийж байгаа тараг хамтран ажиллаж байгаа. Энэ чи балгаар тараг гэж ихтэй Монголд үйлдвэрлээд байгаа юм уу? Монголд хөрөнгө бүгдийг балгаараас авчихсан юм гинэ. За. Тэгээ хөрөнгөнд балгаар ингэсэн шүү. Одоо энэ ч нөгөө нэг ашигтай бактериар дүүрэн баялаг. Тэгээ лактобакцил үү? Тий, бүр ингээд юм шинжлэх байгаа байхгүй юу? За энэ нь болохоор сүм бүтээтгүн айраг гэдэг одоо ийм бүтээтгүнүүд дугна агуулгаддаг юм байна л да. Лактобактилис гэдэг нь. За тэгвэл балгарын палочка гэдэг одоо хамгийн эртний пробиотикуудыг гаргаж ирсэн газраас нь ингээд энэ хөрөнгө авсан гэсэн үг. Угаасаа тарганы хөрөнгийг залж ирдэ шүү дээ. Одоо ингээд 4 сард хөрөнгө зална гэдээ явна шүү дээ. Айлаас ирдэг гэсэн. Тий, бүр ингээд холоос. Бурайдууд бас талхныхаа хөрөнгийг залдаг. Манай ч гэсэндээ тараг бүрдэг байхад яг үдээд нөгөө тарганы хөрөнгөнийг бол хатаачдаг. Тэгтээ хатаасан хөрөнгө айгу муу болдог байхгүй юу? Тэгэхээр тараг гарсан айлуудаас ингээд гоё тарганы хөрөнгө ингээд хайдаг гэсэн шин. Тэгээ хөрөнгө залж ирнэ гэж явна шүү дээ. За. Тэр шиг бол балгаараас хөрөнгөө залж ирсэн баг. Тийм байна. За пробиотик гэдэг нь өөрөө хураадаг биш, жингээ хасаж байх үед бид сайн бичил бактерийг их багтсан пробиотик пробиотик ихтэй хүнс хэрэглээд авах юм бол тэр турах процесс нь илүү явагддаг гэж шүү. Ер нь бол жингээ барихад илүү нөлөөлдөг. Тий, тураадаг биш, турж явах явцад нь илүү одоо нөлөөлдөг гэсэн үг шүү дээ. Тэ дасгал хөдөлгөөн хийж мэж яахгүй тий. Зөв. За хашихаа утасны дугаарыг хэлж өг. За. За 76 22 22 76 22 22. За тэгээ мэдээж бүх хүнсний зах худалдаа дэлгүүр тэгээд супермаркетуудаар худалдаалагдаж байгаа нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүх зүйл зохицол өөрийн зохицлыг бүтээгээрээ ProPlus болгар хөрөнгөний тараг хамтран аялагч байна. Баярлалаа. Өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв эрчүүд яагаад ихнэрээсээ айдаг вэ гэдэг сэдвээр ярилцж байгаа. За санал асуулгын дүүн гарсан санал асуулгын танилцуулъя. За Замын цагдаа эхнэр хоёрын аль нэгэнтэй нь хэрэлд гэвэл аль нь арай үлзийтэй вэ? Аад нь замын цагдаа гэдэг дээр 279 хүн буюу 61%. Эхнэр гэдэг дээр 213 хүн буюу 39% санал өгсөн байна. Зөв. Би цагдаа бүр арга гэдвэл нэрээ цагдаатай хэрэлцсэн байна. Гэтэ Цагдаа хүмсэж авч болохгүй шин.
Цагдаа хүмүүсээ давж болохгүй шүү. Гэхдээ тэр юм уу байхгүй болчихвол хэцүү ш. Цагдаа бол яг хөтэ тэгээ торгуулаа төлөөл болно ш. За. Мөнгөөр шишиж штэ тий. Тий, эхнэрүүд ч юм бол айгу хэцүү штэ тэгээ. Тэгээ дууга хураан хэрүүлэх юм. Тэгээд нөгөөдгөрөө бац. Тэгээ тий нөгөө важин наадахгүй болтой. Тэгэхээр чи та нар эхнэрээсээ айдаг л байгаа байхгүй. Эхнэрээсээ айдаг залуу өчигдөр эхнэртэйгээ зад хэрэлдээ гэсэн. Яасан юм чи хог асгаадах гинэ наваг. Чи тэгэхээр нь юу гэсэн чи байж юм уугааж дуусгаадах гэсэн. Тэгээ тэрийг бас зад хэрэлдээд чи бас хөөргөө. Яг ажилд явах гээд ингээд яатсан юу яг гарах гээд яг коридорт яг үүдэн дээр гээд хог тавьчихсан мэт шүү дээ. Хөө энэ яасан хэцүү юм бэ? Эмэгчнээсээ айдаг цорын ганц амтан бол арслан. Хэрвээ эхнэрээсээ айдаг бол чи арслан гэсэн үг. Энэ уул нь арслан шиг баймаар байгаа байхгүй юу? Наадах чинь толгой тарих угаалт та. Тий, тарих угаалт. Эхнэрээсээ айдаг нь болохоор юу гэсэн? Бух гэл юу гэлээ? Нэг тийм үхэр те. Эхнэрээсээ айдаг амтан бол үхэр гэсэн. Би бол үхэр. За нөхөртөө яг үглэг гэсэн чинь сонсохгүй зүхтаад явчихвал уур чинь бүр хөрхүү гинэ. Дагаал ханаас нь дагаал аль өрөөрөө орно дагаал ингээд үглэл явна шүү дээ. Яг тэгдэгтэй. Яг тэгдэг. Тэгэх ёстой. Тэр яг тэгдэг шүү дээ. Амар ой. Жонлол орсож юу тандаас орж ирэх. Тэрэлдээд байв яа. Хаалгаа чамаа жоохон дууга чаглаа. Яг юм те. Яа, би нэр бүр гахчих. Яа, тэгэх ёстой. Яг тиймэрхүү үед би гэрлээд нэг 5 жилийн дараанаас тэгээ шууд өөр юм боддог болоос сурчдээ шүү дээ. Эхлээд тэгээ сүүлдээ ингээ үгэлчлээд гой дотор өөр юм бодоод явахаар сүүлдээ бүр юу ч зүсгдэг болчтой шүү дээ. Яг тэр төсөөлөл дотор л яваад. яг тэр үед нөгөө бэлтгэл гэдэг те. Одоо тийм арга сургалттай байна. Тэр тийм арга байдий. Яг тэр үе чи эхнэр чи мэдээд хош юу ататаа. Яг тэгэхээр ямар сонссон шинжгүй байдаг нь үсэн мэдэгддэг байхгүй. Ой за. Мэдэгддэг. Тий. Тэр ч угаасаа өдөс нэг ингэж хараад тэгтээ өөр юм бодоо тий. Яг нүдрөө харж ивэл болно л доо. Тий өөр юм бодсон ч болно. Гэтэ тэр нэр мэддэм л та. Мэддэг. Тий ингээ хаашаа хараад байгаа ингээ өөрлөө хараад авал даа. Хаашаа хараад Хаашаа хараад байгаа нөө. Одоо тэр нэг харцаал яг ингээд гоё дотроо өөр юм бодчихлаа шүү дээ тий. За маргааш тийг ингээд тэгээд харцнаас л харцаал ингээл өөрлөө юу. Тэгтээ тэр ихнэрийн тэр нөгөө нэг гоё хэсэг рүүнээс харуул гоё тий. А бас уу. Өглөөл ингээд. Хош би энэ барьж ингэж тэр үед чи бүр өглөд дуусгаал ярина шүү дээ тий. За одоо тэр сая сонсогчдоос асуусан асуултыг та гураас замын цагдаа эхнэр хоёрын аль нэгэнд нь хэрэлдвэл алийг сонгох нь хоёр. Оо цагтаа мэдээ цагтаа нэрээ шүү. Ятгана бүр болохгүй харгуулаад өнгөрнө шүү дээ. Яа юм бэ? Эхнэртэйгээ хэрэлдээл эхнэртэйгээ эвлэрчээч дээ. Эвдэж чаддгүй юм уу? Яахаар эвлэрх хэвчтэй. Сэтгэл зүйчийг асууж штэ. Яа юм бэ? Тэр судлаач хүний өнгөний метод шиг асууж штэ. Нэг тэрээд үнсээд эвдрэлтэй аа. Тэр өглөөд байгаа амиг үнсчихэлтэй. Яа, юу сонсч байна. Хаашаа номер бүр төвсөрчжээ нэрээ. Нөөцөг баг мөрөөдлөө хэлээд байгаа шүү дээ. Тэр өглөөд байгаа аман дээр нь үнсчээч. Өглөө гол нь барьж аваад хүчээр тэгээд аман дээр нь үнсчих юм уу? Тэр чи нэр манай нам бол одоо яваад нэг лекц хийж болохоор болчих. Яа, юунаас хайгаад байгаа юм бэ? Яа. Энэ чи бүр сумдагч байна. Тий. Аман дотор хин байдаг. Юу дотлаа гэж. Хөөш мөгийн энэ хоёр ч өөрөө ямар. Энэ хоёр гараад цалингийн нэмхээр болчихсон. Нэр нимүүдия. Яа. Би бүр одоо болтол важинагаа шокноос гарахгүй ингээд өнөөдөр бүр ингээд шокийн байдлаа сууж штэ. Номд зүгэл бүр важинаг ширгэлэхгүй. Тэгэхээр л аман дээр нүсээд олоо. Эхнэрээсээ айдаг эр хүнийг эхнэрээ хүндэлдэг эр хүн гэж ойлгож болох уу?
болохгүй. Тийм утгагүй юм юу байсан юм. Номын цэцгэл лекц дээрээ тэгж яа. За ингэ Важи номингийн лекц нөрж байна. Үн 60к. Тэгээд номингийн лекцийг нь орой гэж чинь. Важида. Тэгээд лого могоо нэгэд гараадах эмхтэй хүний логотой яа. Важида яа. Тэгээд та хил амаараа нөхрөө базаж чадахгүй байгаад үнсээд болохгүй бол Важида. Ерөөсөө тэгээд явах юм байна те. За юу юм уу та нар? Хэрвээ одоо үсүүгээ дэвэл та гурыг би цалинжуулъя. Бид гурав тэгээ яах юм? Тэг хөгжөөгч болох юм. Хөгжөөгч. Нөө би намайг гаргаж бид гурав болохоор нөгөө нэг намайг гаргахаас өмнө би хадаад хийдэг. Бид гурав нөгөө нэг гэрчлэл хийдэг штэ хүмүүс харж байгаа. За би ингэж Важидацаа. Би ингэж намын цэцгийнхаа дээвсэнд нь ингэж 2-3 удаагийн давтамжтай суусны үр дүнд би ингэж Важинадаж ихэлтэй. Амар сайн ирсэн. Одоо харилцаа аюу сайхан болсон. Одоо нөхөр зүгээр миний харцаа. Тэгэхээр та мань бүгдээ 5-6 удаа суугаарай. Йоо, гэхдээ ер нь би 3-4 суусан ч гэсэн дахин суусаар л байгаа. Сур бас дахин сур. Важидагийн эрдэмэнд орой үгүй. Би намдууг шуурж зэгцэн суустаа ихтер мэдээр харьцаа маш батгах болсон. Тэгээд яа шүү. Хад чай гоё юм биш. Чи очиод юу гэх юм? Чада гараад одоо тэнцээ очиод нөгөө нэг үр дүнгээ яриад. Надад чи үр дүн хуваалцах гэдэг байхгүй. Үр дүн хуваалцах баяр дээр яриад. Би л битггүй байсан. Тэгээд нэр фашист гэж автер нүсээс. Одоо тэгээд манай гэр бүл номин цэцэг багшихад зургийг жаасан хийгээд хоймортой завсан байгаа. Тэгээд та гур намайг урин заяа одоо. Багшигаа дуутъя гэдэг. Хэдүүлээ гарч ирнэ. За тайзан дээр багшигаа өрөө. Тэгээд нөгөө нэг хайр сүртэй промошн хийж өрдөг байсан тийм. За ингээд ийхүү тайснаа. Важино лекцийг үндэслэгч. Ай. Намайг бүрийг оргийн авгаа Важида. Оргийн авгаа тавцсан. Тэр хашаахи итэг тав байсан гэдэг гоё нэ. За энэ үрээд 2023 оны 3-р сарын 3-ны баасан гарагийн Яна нэвтрүүлдэг радиогийн 3-р студиэс хөгжүүлтөө хөнгөн байцгааг зэрэгтэйгээр шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өөрийн зохицлыг бүтээгээрээ Проплас Болгар хөрөнгөний тараг зам мөн гэмтэлтэй усны цогц брэнд дахин давтагдчихгүй Чиками хамтран ажиллаа баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mild Cosmetics, гэмтэлтэй усны цогц брэнд Ichikami. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч бүх зүйл зохицол өөрийн зохицлыг бүтээ. Proplus Болгар тараг. Захиалга болон мэдээлэл авахутас 76 22 22. Яна нэвтрүүлэг хөтлөгч хаш мөгийн гэрлээ номон Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3